Үндсэн хөрөнгийн орлогын журнал бүртгэх заавар хөрвүүлж байна. Үндсэн хөрөнгө зэс рүү ороод та орлого бүртгэх гэдэг дээр нь дарлаа. Үндсэн хөрөнгөний орлого бүртгэх журнал бичлэг цонх нь гарч ирнэ. За огноог та гараас сонгох боломжтой. За хөрөнгийн бүлгийг ямар хөрөнгө гэдгээс нь хамааруулаад та сонгож өгнө. За автоэврийн хэрэгсэл гэж сонголоо гэхэд тухайн автоэврийн хэрэгсэл гэсэн хөрөнгийн бүлэгт хамаатай данснуудын дугаар гарч ирнэ. За тэрийг сонгож өгнө. За энэ дээр нь та орлого гэж гүйлгээний утгаа биччихнэ. Дуртай агуулгаа сонгож өгнө. За их усүр дээр нь болохоор хаанаас санхүүжилт нь авж байгаа орлого хөрөнгө гэдгээ сонгож өгнө. За STT үзүүлэлт дээр нь болохоор хөрөнгийн тодруулга дээр тайлан дээр ямар юугаар бүртгэх ёстой тэрийг та сонгож өгөөрэй. За хөрөнгийн зүйлийг та код нь мэдчихвэл кодоор нь хайх боломжтой. Нэрээр нь биччихвэл нэрээр нь хайгаад Bruce маркийн автомашин бол Bruce гэдэг өөр юу ч хийж болно. Нэрээр нь үүсгэж хайгаад өгөөрэй. Энэ дээр нийтлэлд ашигладаг бүх машин тоног төхөөрөмж бүх хөрөнгүүдийг ихэвчлэн нэмсэн байгаа. Та нэмэх шаардлагатай бол хөрөнгийн зүйд рүү ороод нэмэх боломжтой шүү. За энэ дээр та автомашиныхаа анхны өртгийг бичиж өгнө. Энэ дээр ямар хөрөнгө хэдэн ширхгээрийн тоо хэмжээг нь бичиж өгч болно. Тийм 3 бол 3. Цаанаа 2 тусдаа хөрөнгө болж бүртгэгдэнэ. Тийм болохоор журнал дээр нэг бүрсэн авчиж болно. За ашиглаж эхлэх огнооноос хамаарат илэгдэл бодогдох учраас зөвхөн нөгөө сарын эхнээс гээд ингээд тавьж өгсөн байгаа. За 4 сарынхыг нь хоошоо итгэхгүй байгаа нь энэ журналын огноо 4 сарын 21 байгаа учраас энэс уршаал идэгдэх сарыг нь тавьж өгнө гэдэг утгаараа ингээд тавьж өгсөн. За магадгүй энэ хөрөнгийг одоо хөдөлж аваад дараа сараас ашиглах боломжтой. За илэгдлийн сар нь гараасаа өөрчилж өгөх боломжтой. Эд хариуцагч бүхэн адил та гараасаа сонгож өгөх боломжтой. За журнал бичлэлт. За хэдэн ч хөрөнгө та нэмж бүртгэх боломжтой. Нэмэх дараад журнал бичлэлт дээр нь болохоор 1-р мөрөн дээр нь үндсэн насны дугаарыг сонгох өөрчлөх боломжгүй байхаар тохируулсан. За харилцагч дээр нь хаанаас авж байгаа тэр газрынхаа энэ дээр нь болохоор даван төлбөргүй бол үн төлбөргүй дансуудаа сонгож өгнө. За хэрвээ худалдаж авсан бол өглөгийн дансуудаа. За энэ дээр үн төлбөргүй бол 12 та дансуудаа сонгож өгнө гэсэн үг. За ингээд эдийн засгийн ангиллал нь хэрвээ зардлаар гарч байгаа бол зардлынхаа дансыг сонгож өгнө. Үн төлбөргүй бол үн төлбөргүй дансаа сонгож өгнө гэсэн үг. За тэгээд хадгалахад амжилттай хадгалагдаад туслах журнал дээр харагдаад та энэ дээр итгэхгүй байдлаар харж болно. За STT үзүүлэлт харьцан данс эдийн засгийн ангиллалыг та гараас засах боломжтой. Удахгүй хөрөнгийн дүнг засах хөгжүүлэлт нь хийгдэхээр нэмэгдээд орно. За энэ хөрөнгө нь мэдээж дэлгэрэнгүй тайлан дээр тусгагдсан байгаа. За та дансны дугаараар нь машин гэж сонгоод нөгөө 20 саяар ийм хөрөнгүүд ингээд өөр хөрөнгийн дугаартай 20 саяар гээд 4 сарын 21-нд 5 сарын 1-ээс ингээд бодогдно гэдэг ингээд